машинуудын зэрэглэлд авсан хадгалах хугацаа нь 25 жил. 2004 онд батлагдсан Бямдуржийн гар үсгтэй байна төрийн нөөцийн жагсаал бодлого тухай хууль гэж байна. Энэ хуулиар ийм маягаар хадгалны нөөц авсан бол 25 жил энийг хаана гэсэн энэ хуулийн заалт байна. Улсын хурлын дэд дарга нэмдэрж манай телевизэд өгсөн ярилцлагада энэ зоригийн хэргийг шийдэх үйл явцад улс төрийн нөлөө орчлоо. Шүүгч прокурорууд бол ерөнхийдөө бас яг жинхэнэ нотлох баримт хангалттай биш байхад одоо эрүүдэн шүүх замаар энэ хэргийг илрүүлээ шүүжлээ гэж шүүмжлээд байгаа. Энэ одоо эхнийх нь биш л дээ. Эрүүдэн шүүс эсхийг дараа бас тайлбарлаж болох байх. Энэ нь одоо бас хууль зүйн сайд нь ардын намынх байна. Улсын их хурл 65 байна. Засгийн газар нь өөрсдийнх нь байна шүү дээ. Ийм үед болж байгаа процесс шүү дээ. Үнэхээр эрүүдэн шүүсэн байна. Энэ хаалттай байна. Мэдээллүүд ил гарахгүй байна гэвэл төрийн нууцын тухай хуулийн 21-р зүйл маш тодорхой байгаа. Улсын их хурл мэдээллийг ил болгож болно. Засгийн газар хөрөнгө бариад асуудлыг шийдэх бүрэн болно. Бүх эрх мэдэл нь байна. Тийм учраас нуугаад хилүүдүүлээд байна гэж байгаа бол тэр бүх мэдээллийг ил болгох эрх мэдэл нь байгаа. За. Гоншгонох хэрэггүй. Ил болгол харуул болно шүү дээ.